За сая засгийн газрын хуралдаанаар төрийн 146 төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлгүй эрхлэх шийдвэр гаргасан. За энэ бол нөгөө их хурлаас баталсан зөвшөөрлийн хуулийн дагуу. Зөвшөөрлийн хуулийн дээр бол 381 зөвшөөрлөөс бусад төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхийг их хурл хуульчилсан байдаг. Гэсэн хэдий ч түүний дараа аймаг орон нутаг, яам, агентлагууд тусдаа бие даасан шийдвэр гараа хууль тавсан журам гаргацсан. Тэгээд ингээд үйл ажиллагаа явуулъя гэхээр зөвшөөрөл шиг нэртэй одоо мэдэгдэл, лиценз, эрх олголт, бүртгэл гээд маш олон төрлийн зөвшөөрөл биш мөртлөө одоо зөвшөөрлийн шин чанартай одоо бичиг баримтууд нэгдэг ийм үйл ажиллагаа байдаг байсан. Тийм учраас 146 төрлийн үйл ажиллагааг бол чөлөөтэй эрхлэе гэдэг шийдвэр гаргаад одоо лайсенс цэгийн дээр бизнес цэгийн дээр орохоор шууд одоо энэ 146 төрлийн үйл ажиллагааг конов дарахаар хүсэлт илгээгээд хариу хүлээхгүйгээр шууд бизнес эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь манай төрийн албаны бүх шатныхан бол иргэнээ дууддаг энэ хоцрогдсон сэтгэлгээнээс эхлээд салж өөрсдийгөө чөлөөлөх хэрэгтэй гэж бас үзэж байгаа. Тийм учраас мэдэгдээд шууд бизнесээ эхэл гэдэг энэ зарчмыг барихгүй бол за энэ олон улсын урдчилмал байдал ойрхот орондын энэ дайнаас шалтгаалсан манад одоо үүсэж байгаа энэ үнийн өсөлтөд холбогдуулаад бизнес эрхлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн бодлогыг бол засгийн газраас авч хэрэгжүүлнэ. Сая ч гэсэн олон улсын валютын сангийн хаврын уулзалтан дээр бол ерөөсөө энэ бизнес эрхлэх орчноо сайжруул, хүнд сурталаас чөлөөл, төрийн үйл ажиллагааг илүү илдээд хурдан шуурхай болго тэгжиж энэ үед бол эдийн засаг идэвхжнэ гэдгийг бол зөвлөж байгаа. Тийм учраас яг үүнтэй зэрэгцээд энэ засгийн газрын төвшүүлж байгаа энэ чөлөөлөе гэдэг санаачлагын үрээ ийм одоо шийдвэр гаргасныг та бүхэн мэдж байгаа. Өнгөрсөн хугацаанд бол бизнесээр одоо бараг 800 гаруй хүсэлтүүд ирсэн байна. За тэгээ нэгсэндээ бол шууд би худалдаа үйлчилгээний чиглэлээр хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулъя гэж хүсэлтээ илгэнгүүд нөгөө байршлан тэгээ татварынхаа харчдаг шүү дээ. Хаана одоо энэ бизнес байгаа? Хаана одоо ямар объектын дээр ямар үйл ажиллагаа, ямар кофе шоп, ямар дугуй засвар хоёрын цэг нээх гэдэг юм бэ гэдгийг тодорхой харагддаг. Тэгээ энийг бол нийслэлийн иргэдийн хурлаасаа шийдээд журмаа бас баталсан. Тэгэхээр нийслэл дүүргүүдэд бол би онцгой анхааруулж байгаа. За ингээд эхлэхээр нөгөө улсын бүртгэлийнх нь гэрчлэгийг нь энэ татварын системээс шууд харж байгаа. Дээрээс нь нөгөө татвар төлөлтийн системийг нь харж байгаа. За тэгээд одоо үйл хөдлөлийн гэрчлэгээнүүдийг нөгөө иргэний зөвшөөрсөөр харж байгаа учраас дахид цаас нэхэхгүй. Гэтэл хоёр бичиг баримж харддаг. Нэг нь бол мэдээж нөгөө галын дүгнэлт. За тэгэхээр иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээж одоо галын дүгнэлтийг авах ёстой. Гэхдээ яг компани байгуулахаас гадна тэр бусад төрлийн үйл ажиллагаа явуулах хүсэлт нь ирээд хаана байгаа нь тодорхой байхад бид заавал тэр хүмүүсийг ирүүлэхгүйгээр галын дүгнэлтийг 14 хоногийн дотор өөрсдөө одоо тэр байгуул үйл ажиллагаа эрхэлж байгаа тэр дүгнэлтээ гаргаад энэ бол галын аюулгүй юм байна гэдгийг аваач өгнө. Ийм одоо үйл ажиллагаа явуулах гэдэг нь гэсэн. Тэгэхээр галын дүгнэлт бол өөрөө ер нь бол нэг төрлийн баг зөвшөөрөл шиг болчиход байна шүү дээ. Тэ генерал ус мэдчихэ. Тэр галын дүгнэлт өгнө гэж иргэн аж ахуйн нэгжээс аль хэдийн бүрдүүлсэн бичиг баримтыг нь дахин нэгдэг. Галын дүгнэлт авахын тулд нөгөө олон бичиг баримтыг нэгдэг. Тэгээ улсын бүртгэл, газар, кадастр, комиссийн дүгнэлт гээд бүгд нэг систем байгаад байгаа байхгүй. Одоо энэ гайл татварын систем ч байна, хур систем дэрж байна. Тэгэхээр давхар цаашаа шаардаж байгаа нь өөрөө аюул том асуудал. Тэгэхээр энэ аюулгүй байдал шалгахаас илүү бизнесийг удаашруулж байгаа юм давхар хүнд суртал юм аа гэдгийг ойлгож танд одоо нөгөө системээр чинь ямар төрлийн үйл ажиллагаа хаана нэрхлэх вэ гэдэг дээр нь шалгалтаа хийгээд галын дүгнэлт буюу галын аюулгүй байдал хангагдсан байна гэж шууд аваачаад өгөх ийм болцоо бол байгаа. Тэгэхээр энэ галын дүгнэлт бол өөрөө зөвшөөрөл болцсон байгаа дээр одоо дүгнэлт гаргах ёстой. 2023 оны тэр шадар сайдын шийдвэр байд юм байна тий. Тэр шадар сайдын шийдвэрээ эргэж харж галын дүгнэлтийг одоо жинхэнэ утгаар нь дүгнэлт болгох тэр захимжуулах ажлыг системийн хооллох ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой. Дахин бичиг баримт нэхээ болох ёстой. Ялангуяа жишээ нь нэг юм 5 давхар барилга байлаа. Тэр барилгыг чинь нэг удаар галын дүгнэлтийн нөгөөл барилгыг нь үлээгээд авцсан байгаа шүү дээ. Гэтэл тэр дотор нэг 30 квадрат дотор нэг түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд түрээслэгч бүрээс нь дахиад тэр квадрат дээр галын дүгнэлт нэхэр чинь эн чинь давхар л хүнд суртал шүү дээ.
Тэгэхээр би бас онцгой байдлын ерөнхий газрын дарга танд энэ галын дүгнэлтийг эхэлж нэхэхгүйгээр үйл ажиллагаа явуулдаг болсон хууль хэрэгжээ эхэлжлээ. Тэгэхээр та 14 хоногийн дотор ямар төрлийн үйл ажиллагаа байна гэдгээ одоо холбогдох байгууллагуудаа үүрэг өгөөд галын дүгнэлтийг нь аваач өгдөг болгох. За ер нь гадны улсууд бол галын дүгнэлтийг бас хувийн хвшлэр мэргэжлийн холбоотоор хийлгдэг эрхийн өгөөд те ингээд төрлийнх үйл ажиллагаагаа өөрчилдөг ийм хандлага бол байдаг. Тийм учраас би бас танд яг энэ чиглэлээр дахид бичиг баримт шаардахгүй эхэлдэг болсон үйл ажиллагааг амжуулахын тулд иргэдийн аюулгүй байдлыг сахих үүднээсээ тэр галын дүгнэлтийг нь хаягийг нь хараад аваачаад өгдөг болох боломжийг одоо бүрдүүлээ гэдгийг одоо хэлэх гэж өнөөдөр дуудсан юм аа. Одоо бол ямар нөхцөл байдалтай байгаа юм галын дүгнэлт бол? Галын дүгнэлтийг бол тухайн аж ахуйн нэгжийн одоо өсөлтийн дагуу газар дээр нь очиод тухайн объектын галын аюулгүй байдлын хангасан хэсгээр нь дүгнэлт гаргаж бид нар зөвлөмж өгч ажиллаж байгаа. Тэгэхээр одоо бол хуучин бол нөгөө үйл ажиллагаа эхлэхээс өмнө галын дүгнэлт авах гэж хэдэн сар болдог биш. Нөгөө хүмүүс чинь системээр таниад шууд үйл ажиллагаа эхэлсхийн дараа танд одоо ийм газар үйл ажиллагаа эхэлж шүү мэдээлэл ирэхэд тэрнийхэн дагуу галын дүгнэлтэд очоод за энэ галын аюулгүй байна. Галын дүгнэлт өгч хэрвээ үнэхээр одоо галын аюултай байна гэвэл зөвлөмжөө өгөөд шаардлагуудаа биелүүлээд аваарай гэдэг байдлаар төр өөрт очиж үйлчлдэг ийм шинж шиг рүү явъя гэдэг. Тэгэхээр ер нь яг энэ 146 төрлийн үйл ажиллагаа эхлэхийг зөвшөөрлгүй болгосон буюу хуулийн дагуу асуудал. Тэгэхээр нэг ажлыг бол эхлүүлчихэд хайж болохгүй. Би араас нь одоо явж байна. Нэгээс 5 дахь сая аймаг орон нутгийн удирдлагуудад сургалтыг нь хийсэн. Татварын ерөнхий газрын дарга одоо цогт нарын даргад бол хэлэхэд татварын байгуулагч гэсэн нөгөө бизнесийг мэдээж дэмжих зорилготой, татвараа бүрдүүлэх зорилготой хэдийч бизнес үйл ажиллагаа явуулахад дарамтлагдаг, шалгадаг, шаарддаг, дээрэнгүү байдлаар харьцдаг гэл ингээл олон жилийн юм гомдол санал байдаг. Татвар бол мэдээж зөвлөн туслах үйл ажиллагаа явуулах ёстой. Харин нэг сайн жишг бол саяны энэ системээр татварын өртөж байсан үйл ажиллагаа эхэлж болдгийг чинь те боломжийг нээц. Тэгэхээр одоо систем дээр бол тухайн компани татвар нийгмийн даатгалын өртөө байлаа гэхэд үйл ажиллагаагаа бол эхэлж болно. Тэгэхээр үйл ажиллагаагаа эхэлж ш тэр татварынхаа өрийг нийгмийн даатгалынхаа өрийг төлнө бизнесийн үйл ажиллагаагаа явуулна ш. Тэгэхээр өрөө төлөөд үйл ажиллагаагаа эхлүүл гэдэг байдал гэхээс илүү үйл ажиллагаагаа явуул те заавал тэрийг нь одоо өрөө төлөв нийхгүй үйл ажиллагаа явуулна. Тэгвэл мэдээж дөрөв үндсэн хуулиар одоо хүлээс үүргээ биелүүлнэ шүү дээ. Тэр бизнесээр системээр компани шинээр байгуулахад бид нар бол одоо шууд тэр мэдээлэлд нь хариу өгөөд зөвлөмж өгч байгаа тийм татварын байгууллагаас шууд ийм бизнесийн үйл ажиллагаа эхэлж байгаа бол та дансаа нэгээрээ тийм та ийм зүйлийг анхаараа гэх. Тэгэхээр яг энэ шиг татварын алба шинээр бизнесээр эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдтэй зөвшөөрлийг шинээр авах сонгох үйл ажиллагаанд татваргүй өргөө байхаас илүү хууль тогтоомжид заасан зөвлөгөө үзүүлэх хэрэгтэй байна. Хааж боохоос илүү бизнесийг чөлөөтөө ажиллах боломжоор нь хангах шаардлагатай байна. Тэгээ чөлөөл гэж хэлээд байхад одоо хааж хязгаарлах гэхээс илүүтэйгээр тэр хүмүүс боломжийг нь олгож үйл ажиллагаа эрхлэхэд нь одоо зөвлөж туслах маягаар ажиллах ёстой. Тэгээд бизнесээр ороход бол танаа татвар төлөлтийн байдал бүх мэдээллүүдийг чинь нөгөө хуур системээс татчихж байгаа учраас 146 төрлийн үйл ажиллагаа явуулахад бол татварын байгууллага маш сайн зөвлөж тусалж ажиллах ийм шаардлага бол байгаа юм. Тэгээ одоо бол нөхцөл байдал ямар байна? Энэ бизнесээр хүсэлт авахар. Бизнесээр татвар төлөгч ороод хүсэлтээ илгээнэ. Ерөнхийдөө суурь нь бол тухайн татвар төлөгч бол улсын бүртгэл болон улсын бүртгэлийн албанаас мэдээлэл аваад татвар төлөгчөөр шүү бүртгэгдчихнэ. Бүртгэлтэй мэйл хаяг утсанд нь бол анхны нөгөө шинээр байгуулагдж байгаа бизнес эрхлэгчид нь татварын албатай холбоотой мэдээлэлүүд, арилжааны банктай холбоотой мэдээлэлүүд гэх мэтлэн эхний зөвлөгөөнүүдийг бол бүртгэгдсэн даруйд нь татвар төлөгчид нь хөрвүүлж байгаа. Тэгээд бас нэг бизнесийн бас нэг онцлог нь бол тухайн шинэ бизнес эрхэлж байгаа газар маань хаяг байршлаараа өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны ийм объект төр бид нар үйл ажиллагаагаа эхэлж байгаа шүү гэдэг мэдээллийг нь одоо байршлаа ингээд 3D-гээр өгчнө. Тэгээд тухайн нутаг дэвсгэр дээр нь татварын алба зөвлөн туслах үйлчилгээгээ шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа татвар төлөгч очоод зөвлөгөө өгч. Өөрсдийнх үйл ажиллагааны үндсэн чиглэлийнхэн дагуу очоод зөвлөгөөгөө өгөөд тэгэхээр нөгөө үр төлбөр байс хэсгээс үл хамааран бизнес эхэлнэ тийм. Өөрөөр хэлбэл өмнөх хугацаануудад эрхэлж исэн бизнесээс нь үлдсэн татварын үр төлбөрийг
заавал төлөгдөг шаардлагыг тавихгүй шинээр эхэлж байгаа бизнес уу шинэ үйл ажиллагааны чиглэлийг нь нээлттэй болгож тэгээд тэр үйл ажиллагааг нь хэвээ явуулсныхаа үндсэн дээр өмнөх хөрөнгөлөгдсөн хэрвээ ямар нэг өөр төлбөр байдаг бол тэрийг барагдуулах боломжийг нь дотор төлөгч бизнес эрхлэгчтэй өгч байгаа. Тэр 2023 оны тэр шадар сайтын тушаалыг тэг генерал мэдчихэж байгаа. Би тэрийг бас шадар сайт хэлнэ. Тэгээ ингээд одоо татварын систем дээр тэр компани хаана ямар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн бас байж болно шүү дээ. Иргэн ямар төрлийн одоо өсчин ажиллуулна уу, нэг зоогийн газар ажиллуулна уу. Ингээд хүсэлтийг нь харж агаад тэр байршил дээр нь очиод галын төгөлтийг нөхөд бол өмнө нь урьдчилаад бэлтээд ингээд очиод өгөхөд галын төгөлтөг татварын байгууллага зөвлөнө гэсэн. Тэгэхээр энэ бол ийм бизнес эрхлэгч нараа дэмжсэн ийм одоо сайн шийдвэр болж байгаа. Тийм учраас би аймаг орон нутгийнх нь ч гэсэн яг энэ одоо жишгийн дагуу та нар ажиллаа явуулаа. Тэгжиж энэ хүмүүс чи хөдөлмөрлөж чийж одоо эргэж татвараа төлнө. Тэ гэдэг ийм шинэ одоо соёл руу бас орж байгаа учраас анхаарах хэрэгтэй. Одоо бол дотор нэг 6 билүү 5 билүү 6 байх тэ нөгөө мэдээлэл явуулагдчих. Тэр дотор ерөөсө галын төгөлд байд юм байна. Дээрээс нэг хот тээврийн гэрээ гэж байд юм биш тэ. Хог тээврийн гэрээ гэж байд юм байна. Тэр нь дүүрийн нийтлэл үйлчилгээний газар нь нэгж нь хариуцаад тэр хог тээврийн гэрээг бол хувийн компаниуд хийд юм байна. Тэ. Тэгэхээр тэр хувийн компаниудад бол татварын систем өөрөө энд нэг юм ажиллагаа эхлэж шүү гэхээр нөгөө хог тээврийн гэрээг нь өгдөг компаниуд нь нэг бизнес юм чи очоод тэр гэрээнийхэн дагуу хог тээврийн гэрээг хийгээд ингээд одоо үйл ажиллагаа эхлэх байхгүй. Тэгэхээр 146 төрлийн үйл ажиллагааг ингэж идэвхжүүлж хийж энэ хаврыг бид нар одоо хөдөлмөр эрхлэгч нараа дэмжиж ингэж гарна. Тэгэхээр онцгой байдал бол мэдээж иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллах ёстой байгууллага учраас галын аюулгүй байна уу гэдэг дээр мэдээ сайн хяналтаа тавих ёстой. Гэхдээ нөгөө эхэлж эхлүүлээд 14 оны дотор хяналтаа тавих гэж байна. Бид нар чи аливаа зүйлийг эхлэхэд нь их сүржигчээд эхэлснийхэн дараа хайчдаг. Одоо бол эхлэх бол нэг асуудал. Эхэлсний дараа хяналтаа тавих. Явцын хяналтыг тавих тий. Тэгжиж эн чин цаашдаа нөгөө эрүүл аюулгүй иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл ахуй, байгаль орчин бусад зүйл сөрөг нөлөөллүүдийг гаргахад бол өндөр ач холбогдолтой гэж ингэж үзэж байгаа. За генерал тэр цаг уурын байгууллагын ирүүлсэн бас мэдээг харсан 17-оос 19-ний өдрүүдэд те ихэнх нутгийг хамарсан салхи шорон шуурганы аюултай гамшигт үзэгдэл болно. 10-аас 20 градусаар эрс хүүтрхийг тэ онцгой байдлын байгууллагаас бас анхааруулж ах шиг байна. Тэгэхээр цаг агаарын гамшигт үзэгдэл дээр одоо ямар шин мэдээ байна, өргөжсөн сэргийлэх мэдээнүүдийг одоо олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулж байгаа юу? Ямар ажлууд хийгдэж байна? Тийм цаг уурын байгууллагаас ирүүлж байгаа мэдээллээр одоо 17-оос 19-ний өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаарын одоо аюулт болон гамшигт үзэл тохиолдох. Түүний дотор зарим одоо аймаг орон нутгаар хүчтэй засан болон шорон шуурах ийм мэдээлэл ирж байгаа. Үүнтэй холбогдуулаад бид нар өнөөдөр бүх одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр малчин тээвэрлэгчид одоо иргэдэд зориулсан сэрэмжлүүлэх мэдээллийг одоо өглөө ялангуяа одоо 17-оос 18-нд шилжих шөнө баруун аймагуд одоо Ховд аймаг, Баян-Улгийн аймаг, Уус аймагуудын нутгаар хүчтэй одоо сасан болон шорон шуурах аюулт үзэгдэл гарахаар юм байгаа. Тэгээд ялангуяа одоо малчид иргэдэд бол холын бэлчээрт одоо малаа бэлчээхгүй байх, ойрын бэлчээрт одоо бэлчээх. За бага насны хүүхдүүдийг одоо малд одоо гаргахгүй байх. За зайлшгүй тохиолдол бас тохиолдол холын замд одоо тээвэр хийхгүй байх гэтэргээд бүх одоо төрлийн мэдээллүүдээр цаг автлуу давтамжтайгаар явуулж байгаа. Тэгээ иргэдээ энэ урьдчилан сэргийлэх мэдээнүүдийг сайн өгж анхаарал болгоомжтой байхыг бол тогтмол одоо сануулгах нь чухал байна. Тэгээ энэ одоо амралтын өдрүүдэд иргэдээ бас ялангуяа цасан шуургах болж байгаа одоо шорон шуургатай хүчтэй салхитай байгаа орон нутаг аймагуд руу одоо холын замд гарахгүй байхыг бол одоо манай иргэд анхаарах ёстой. Тэгэхээр төр бол иргэдээ одоо үйлчилж байгаа учраас иргэдээ мэдээллийг цаг алдалгүй одоо өргөхөд тэрийг анхаарахыг хүсье.